Зам зуурын хууралтай нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг бид орон нутагт ажиллангаа энэ удаагийнхын дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхээр бэлтгээд байна. Энэ удаад бид говь сүмбрийг зорж байгаа. Нутаг орноос сони юу юм даа? Оо яг одоо энэ жил өвөлжил цаахан байна, дулаахан цаахан байна. Засараад яаж басаа. Сүүлийн үед бол одоо харьцангуй залуу аймаг шүү дээ бас. Гэтэл ер нь бас сайхан бусдаа аймагуд ингээд цэцгэлээ болоод хөлсмөр чинь хамгийн залуу аймаг шүү дээ. Одоо бас яг үнэхээр амьдрахад бас жоох амьдралын хүнд нөхцөлтэй болсон байна. Замынхаа баруун талд одоо баахан жинхэнэ хөлтөд ер нь ингээд тоошрон болдог. Наамаас нүүрсний ажилтны зэгүүдтэй тэд ингээд тортог тоосондоо дарагдсан. Мөн одоо хөлсмөр аймгийн яг дэрэгд нь одоо 6 км газар Үхээ гэдэг газар одоо Эко Сара гэсэн механик компани үйл ажиллагаагаа явуулаад одоо сая шинэ жилийн бид яг шинэ жилээр тэмдэглээ баярлж байхад чам борооноор ихсээр тэр амралтын өдрүүдээр хөдөлгөөн хөр суултынхаа үйл ажиллагааг эхэлсэн байна. Энэ маань одоо бас аюу сэтгэл зовоож байгаа асуудал болж байна миний хувьд. Одоо энэ гомдол гаргаж байгаа энэ компанийн үйл ажиллагаа эзэнээс эхэлсэн. Энэ одоо тэр ашиглалтын лиценз центр 2010 оноос эхлээд явсан. Зүгээр энэ нэг хэсэг нэг үйл ажиллагаа эхлэх гээд мөн энэ орон нутгийн иргэд бас эсэргүүцээд бас тиймэрхүү үйл ажиллагаа явуулаад энэ зогссон байсан. Өөрөө энэ компани өөрөө одоо шүүхийн юм дээр маргаантай байгаа. Одоо өнөөдөр ингээ үйл ажиллагаа эхэлсэн. Ингээ явж байгаа юм байна. Тэгээ яг хүмүүсийн нэг юм баярын уур амьсгалтай байхтал нэг юм газар шороо угтдаг тийм ээ. Тэгэл иргэдийн нэг анхаар сарнсан үед яалтчгүй нэг олборлолт те хайгуул дээрээс нь тэгэл хөрс уулалтаа эхлүүлэх юм даа компани. Ер нь бол яг одоогоор хичнээн хүн нэгдээд энэ компани эсрэг дуу хоолойгоо хүргээд байна. Одоо нэг Гүсэмбэр аймгийн 20 гаруй иргэд л явсан. Яг хөлтөд одоо ингээд ярьдаг тэгээд бидний үг бол үг биш болсон юм байна шүү дээ. Ингээд сонсдог дарга нар ч байхгүй байх нэг хэлгээд. Удирдлагууд аймаг орон нутгийнхаа удирдлагуудад хандаад хэлээд үзэхээр ямар тайлбарыг та нарт өгч байна? За яг одоогоор миний хувьд бол хандсан байх байна. Энэ төрийн бас байгууллагууд энэ урд өмнө бол бас нөхдөд уулзсан хүмүүс байгаа юм билээ. За. Тэр их хурлын гишүүн хүчгээ барьсан. 8 орон нутгийн удирдлагууд ч бас танилцуулж байсан юм билээ. Ер нь одоо энэ Монгол нутгийн хаас яг бол нэг уул уурхайн юм компаниудын асуудалтай иргэд маань нүүр тулж байна л та. Тэгээд яалтчгүй иргэдийн амьдрал ахуйтай шууд холбогдоод ирэх. Ялангуяа яг жирийн иргэн зүгээр л амьдрах гад ажил хөдөлмөрөөр эрхлээд ингээд явж хад уул уурхайн компаниуд ингээд орж ирэхээр тухайн бүс нутагттэй агаар гэдэг юм уу усан ч гэдэг юм уу нөлөөлөх юм ер нь. Гэхдээ энийг дагаад айгүй тийм сөрөг юу байгаа байхгүй юу? Нөлөөл. Өөрөөр хэлбэл энэ яг Гүсэмбэр аймгийн усны ундрагын дэргэд энэ усны ундраг байхгүй болчихвол одоо хүн байдгаа мал бүгд одоо харагдах ийм аюултай нэгдүгээр. Хоёрдугаар энэ уурхай байгууллагад тоолцолт одоо Гүсэмбэр аймгийн тоолцолтой байгаа юм чинь дээрэс нь энэ уул уурхай дагаад хүнд машин механизм бүгд ажиллана. Эргээд энэ юу нөлөөлөл нь одоо иргэд биднэрт амьдрахад ямар тийм нөхцөлгүй болгож байна. Гуравдугаар одоо яг энэ Үхээ гэдэг газраар одоо айлуудад бол газар олгосон юм байна лээ. Надад бол тэнд газар байхгүй. Гэхдээ энэ хүмүүсийн эрх ашиг бас өндөгдөж байна. Нүүрсний уурхайгаа ингээд ашиглаад эхлүүл мэдээж нөгөө усны ундраг дээр ингээд үйл ажиллагаа явуулна гэж таасаа хэллээ шүү дээ. Хэрвээ ус байхгүй бол мянга үйлдвэр байгуулагдаад яах вэ? Бүхэл бүтэн шивээ аваа уурхай байсаар байтал заавал дахиад нэг уурхай нэгдэх юм ямар хэрэг байна гэж зүгээр иргэн хүний хувьд зүгээр бодож ин л тоо. Бүхэл бүтэн уурхай тэ нүүрсний уурхай тийм олон жил ажиллажсэн. Дээрээс нь нөөцөн тогтоогдог байгаа. Уурхай байсаар байтал тэ цөөхөн амтай газар нутаг дахиад нэг нүүрсний уурхай байгуулна гэдэг бол энэ бас л мөнгө эрх мэдэлтэй л холбоотой ах л та. Та юу гэж бодож байна? За манай шивээг уурхай өөрөө 100 жилийн нөөцтэй гэж яригдсан юм байна лээ. Гэтэл одоо шивээгийн уурхай маань өөрөө газаргүй болсон. Тэр шинэ шивээ гэдэг нэг одоо компани байсан. Одоо бүр том толгой болсон. Тэр нь одоо газраа худалдаж энэ шивээгийн уурхай үйл ажиллагаа явуулдаг юм шиг. Тэгтэл одоо яг шивээгийн уурхай энэ нутаг дэвсгэрээр эргээд дахиад өөр одоо энэ Экосора гэдэг компани бас үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа юм. Тэгээ энэ манай хууль маань хууль болсон юм байна л да. Ерөөсөө энэ төр засаг ямар ч
эмх замраагүй болсон ямар ч эзэнгүүтсэнтэй л холбоотой болов. Аймгийн удирдлагуудад та нар шаардлага зүгээр нэг төрийн бас байгууллагуудын төлөөлөл нь очиж шаардлага тавиад хэлэхээр юу гэж яах юм, ямар тайлбар хэлж байгаа. Одоо миний хувьд бол бас яг энэ төр захиргааныхантай уулзна гэж бодож байгаа. Энэ ойрын хугацаанд өчигдөр Сүмбэр сумтай уулзах, Сүмбэр сумын удирдлагатай уулзахаа очсон чинь эзгүй байсан. Уулзах юм байна. Бид нар өөрсдөө иргэдийн танхим суугаад бас ингээд ард иргэд өөрсдөө одоо ярьж сууж уулзалтаа хийгээд ингээд явсан. Гэн удахгүй аймгийн зөвсөдрөх иргэдийн орол одоо зэрэг газрын алба өөр юу гэдэг холбогдох улсуудтай уулзна гэж бодож байгаа. Гэхдээ энэ мэдээж хэрэг энэ дарга нар шууд мэдээж юу өгчөөгүй байх л гэж бодож байна л да. Зөвшөөрөл мэдээж энэ дээрээсээ том дарга нараас холбоотой зүйл байгаа. Ягаад гэвэл энэ нэг шүүхийн маргаантай байж хад ингээд үйл ажиллагаа явуулаад одоо өөрөөр хэлбэл би хэн нэгэн айл дураараа очиод одоо үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Тэрнтэй л яг адилхан зүйл болчиход байгаа юм. Тэгэхээр энэ төр засаг бас энийг анхааралтай аваач. Энд иргэдийн дуу хоолой ерөөсөө хаач хүрэхгүй байна. Бид нар өшөө цаашаа одоо дэвслийн ямар хэлбэр байдаг би тэднэртэй бас одоо шилжинэ гэж ингэж бодож байгаа. Сая Дорногов аймгийн айраг суман дээр одоо тэр уул уурхайн чиглэлээр бас өдөрлөг зохиогдлоо тийм. Энийг бас үзэж сонирхоод ингээд босч судлаад явж байгаа. Тийм учраас бас одоо би одоо яг энэ дашин хэлэхэд энэ телевизүүдийн хэвлэл мэдээллийг бас яг энэ рүү анхаарлаа хандуулаач гэдгийг бас боломжлмаар байна. Зөвхөн одоо ганц бие ашигласнараа ч юм уу ганц нэг хүн ганц орон нутгийн иргэд хашгираад үүдгүй тийм. Экосора компани дээр яг орон нутгийн иргэд төлөөлөлөд очоо юу? Очоод тэд нар бол ямар тайлбар өгөх вэ? Очихоор одоо манаач нэгэд нэг нөхөр байдаг. Тэгээ нэг бид хэд бол өчигдөр ороод бичлэг хийсэн бидний спейстэй байсан л да. Тэгээд өшөө ямар тайлбар болохоор одоо бид нар 300 сая төгрөгөө өгцөө. 300 сая төгрөг өгсөн гэдэг маань хаана өгсөн гэсэн үг вэ? Одоо тэрийг хэлэхгүй мэдгүй өгсөн л гэж хэлж байгаа яг хаана юу одоо тэр бол яг тийм одоо бодтой бас баримт болгочихсон зүйл биш гэхдээ ямар ч тэр нөхөр өөрөө тэгж хэлсэн. Одоо яг бичлэгэн дээр аягүй тодорхой байгаа. Тэгээд яг эзэн хий гэдэг юм мэдхгүй ямар одоо компани хийж байгаач мэдхгүй шахам ийм л хүмүүс. Тэгээд Монгол хүн чинь уулын нэг хүнтэй мэндтэй устаа тий учир жанцантай байдаг шүү дээ. Одоо тэгтэл сүүлийн үед энэ нэг компаниудын хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын цаана байгаа энэ монголчууд ялангуяа энэ залуучууд нэг нуусан, далдалсан тий нэг хин нэгний гар хөл болсон нэг тийм л ажил хийдэг бас нэг тийм хэсэг бүлэг хүмүүс бий болчлоо л доо. Зөвхөн миний харж байгаагаар тань тэг санагдав. Яг л тэг санагдаж байна. Нэг л их цамтай хүмүүс одоо яг зөвхөн би нэг 5 сарыг сонссон. Тэр Экосора гэдэг компани бол Монгол сүмбэр ирээд тэр нэг төрийн бус байгууллагынхаа уулзсан юм лээ. Гэхдээ яг одоо нөгөө нэг энэ газар нутгийн төлөө явж байгаа улсууд одоо тэр бусад хүмүүстэй ерөөсөө уулзалтаг байгаагүй. Бид ч одоо бас тэр хөдөлж оргоо төрийн бус байгууллага тэр хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах гэдэг газар байна. Энэ бүхлөтөн яг тийм тэр дуу хоолой болсон нөхдөлтөд уулзахгүйгээр зүгээр нэг хэдхэн одоо нэг төрийн бус байгууллагын нэр зүүсэн одоо нэг тийм улсуудтай уулзалт хийгээд явцсан байгаа байхгүй. Тэр төрийн бус байгууллагатай уулзсан гэдэг нь тэр нь одоо ямар улсууд нь тэр хүмүүс зөвшөөрөөд Сүмбэр аймгийг мэдээд энд ийм үйл ажиллагаа явуул гэдгийг хийж тийм жишээ юм бол ямарсан ард иргэд би одоо яг баттай хэлээ 100-ны зүгээр нэг 70% л амарсан эсвүүцэн. Хэн ч энэ айхтар утаа өнөр тортын дотор амьдрахыг хүсэхгүй. Тийм шүү дээ. Чи одоо хүн байдгаа малын дотор ордоо дуусгах гэж шүү дээ. Ийм амар юм дотор амьдрэх гэдэг бол бэрхэл миний хувьд зэтгэр өвдөд үнэндээ энэ бид нар эцэг өвгдөөс бас энэ сайхан газар орно гэдгийг эрүүл чигээр навж үлмээр байна. Чинь үр хөвгтэй бас яг л энэ чигээр нөх өстэй гэж би боддог. Тэгэхээр ирээдүйд миний хөвгдөд ийм амар юм дээр амьдрна гэдэг одоо надад бол хэцүү санагдчихлээ. Иргэнийхээ хувьд. Ер нь нэг ийм юм анзаарагдаад байна л та. Хаа сайгуул нэг юм уул уурхайн асуудал те. Угсан, төнгсөн. Тэгэл нэг байгалийн баялаганд нь ард түмний өмчлгээд яриад байдаг боловч дандаа ард түмнийхээ эсрэг тэдний эрүүл амьдрах орчин дандаа зөрчсөн. Тийм л байгаад байна. Тэгэхээр яг тэр жишээний л нэг байна гэж би ойлгоод. Энэ ерөөсөө яг бодож жишээ. Үндсэн хуулинд одоо байгалийн баялаг одоо түүний газар доорх баялаг ард түмний өмчөөл гэдэг. Одоо тэгээ их хурлын гишүүдний өвтөр сая яриад л шүү дээ. Тэр
яхаараа ард түмний өмч болсон байдгийг ч гинөө гişүүнээс хэсүүлээ. Энэ бол одоо болохгүй юм байгаа шүү. Тэр мань мэтиг удаад одоо олон жил хурал цоцсон хүмүүс ийм юм ярьж одоо зүгээр энэ компани ирээд үйл ажиллагаа явуулсан бараг зөв болох гэдэг шүү. Энэ Говьсөнбөр аймагт хамаагүй тийм үү бараг тийм л болох гэдэг шүү. Тэгэхээр энийг одоо энэ хууль баталцдаг хүмүүс одоо ялангуяа энэ Говьсөнбөрөөс сонгогдсон их хурлын гишүүдээр гомдолтойгийн мөнгөцөг энийг бас одоо яг анхааралтай аваач. Энэ төрлийн бас байгууллагууд бол их хурлын гишүүд бас нэг тийм өргөх шиг барьсан юм байна лээ. Тэгээд одоо өгдөө хариу байдгүй гэж байна. Тэгэхээр энийг бас анхааралтай аваад энэ асуудлыг шийдэх бас тодорхой хэмжээний энэ Говьсөнбөр аймгийн нийт иргэдийг одоо яг таныг сонгосон хүмүүсийн одоо хүсэл эрмэлзэл энэ уурхайг байгуулах гэж байгаагүй. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсийн итгэл найдар хүлээсэн бас энэ эрх ашигыг хамгаалаач гэж одоо бас хүсэж байна. Дэвтсэн өвчсөн хуамцууд тэ олон нөхцөл болцоо байна шүү дээ. Заавал газар нутгаа ухах биш тийм ээ. Тий, ухад өнгөхгүйгээр сайн амьдрах болцоо байна. Тэгэхээр дөрвөө шивээгийн нүүртэн ухаа ийм том уурхай байхад хажууд нь дахиад уурхай нэг ямар ч ашиг алга байна шүү дээ. Тийм шүү дээ тий. Эдийн засгийн үр өгөөж нь одоо ямар гэж тогтоогоод яагаад тэр компани байгуулагдах болов бас нэг учир шалтгаантай байна. Энэ учир шалтгаан байгаа бах уу тэр одоо миний ухаа өрөхгүй ямар ч хэлсэн энэ компаниг одоо энэ үйл ажиллагаа явуулсан ямар ч шинэ мэдээлэл өгөх байх. Энийг бол бодож байна. Зөвхөн нэг тэр экосара компани байт юм уу одоо ямар компани байт тэнд ажиллаж байгаа яг нэг бидний ажлын байрал гарах байх. Тийм ээ. Тэгээд ер нь нэг айхтар одоо арилга байшин баригдаад энэ уурхаа дагаад явах гэсэн байна. Одоо хүмүүс ярьд юм агнуурыг одоо юу сайхан яг уурхаахын дээр хотоо байгаа. Тэр чинь бол уурхаагаа түшиглээд бүтээн байгуулалт явагдсан байхгүй юу? Энэ чинь бол ийм байхгүй нэ шүү дээ. Бүтээн байгуулалтын хажууд дагаж уурхаа ирж байгаа байхгүй юу? Энэ бол ялгаа заагдсан. Тэгээ А зэрэглэлийн бүстэй гэхээр чинь бас л хамгийн гол Говьсөнбөрийн ирээдүйг хаач байгаа байхгүй юу? Наашаа тэл ямар ч нөхцөл байхгүй болж байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. Хойшоо дэлгээр одоо айгүй эцэс одоо хатуу хайлыг хойлолтоо манайх чинь чимээгүй хоттой. Хойшоо дэлэх ямар ч нөхцөл байхгүй. Урагшаагаа л баруун зүүн тийшээгаа тийм ээ. Барлалтаараа болохоор одоо яг төмөр зам тэгэлждэг яг тэгээд цагаан лгэрэн дотор болоо авчдаг шүү дээ. Тэгээ ямар ганцхан зүүн тийшээ л өгч. Тэгээ одоо иргэдийг газар авъя гэхлээр газар өгдгөө мөртлөө уул уурхаад ингээд зориулаад газар өгөөд байгаа. Тийм шүү дээ. Наад чинь хамгийн том асуудал шүү дээ. Тийм байна тийм. Иргэн хүн газар авъя гэхээр үнэхээр газар байхгүй. Би одоо өнөөдөр бол өөрөө нэг баян талд нэг өөр дээрээ л ганц газар авсан. Одоо манай эхнэр бүгд газар авч амжаагүй л яваад байгаа. Тэгээд чинь зүгээр нэг том компани мөнгөөр зодоод ингээд нэг уул уурхаа нээждэг ийм л болцсон цаг юм байна. Айгүй хэцүү болсон. Одоо дээрээс эхлээд зэгцрэг байлгүй дээ л гэж одоо бодлоо шүү дээ. Тэгээ Монгол хүмүүсийн нэг юм уужуу ухаан байна тий. Тэгээ юмд хандахтаа ч гэсэн. Тэгтэл одоо энэ нэг уужуу байдлаа бас нэг зарим үед бас болмоор байна л та. Тий дуурах ёстой гэдэг дэндүү үлдсэнгүү тий. Дуурах ёстой, хэлэх ёстой хүндээ хэлэх тийм ээ. Тодорхой хэмжээнд бас шаардлага тавих ёстой л. Яг л одоо өөр дээр нь асуудал тулгараагүй бол хүн ерөөсөө чочрохоо байжсэн юм. Ерөөсөө яг нийгэм тийм байдлыг бий болгоцсон юм байна. Тэнд хүмүүс жагсаж байна гэх хүмүүс. Тэгээ хаасайгүй л байна л да. Улаанбаатар хотод ч гэсэн ингээл чагсаал цуглаан болохоор нөгөө ирдэг хүмүүс нь нөгөө л өндөр настай. Тэгээ өвөө эмээ байх жишээ. Одоо тэгдэж манай монголчууд айгүй Facebook, Twitter цаанаас болоод хэвээр нэрээ янз бүрээр бичиж юм л да. Тэгээ нэг цахимд болохоор сүрхийн мөртлөө яг бодит байдал дээр гараад ирэх юм бас цөөхөн багш юм шүү дээ. Одоо манайхан зөвөрсөн муу танд байж тээ. Одоо жигсаал цуглаан болохоор хүмүүс гарч ирдэг тийм үү. Тэгээд нэг зүгээр нэг цуглаан болохоор зүгээр Батрын талбай дээр мөнгө тараан гэвэл яаж гарч ирэх бол та тий бас нэг сонин шүү дээ манай монголчууд бас нэг бэлэнчлэгтэй. Өөрсдөө ирэх шиг л одоо миний зүгээр яг одоо иргэн өнөөгөө Монгол өнөөгөө яг бодож явдаг юм бодол байдаг. Бид нар энэ сайхан их орноо газар нутгаа хайрлаж хамгаалахгүй бол эзэн нэг зөв бид нар хүний газар нутаг болцоо байна. 1000 хуйлаач бид нар яг биш газар олдохгүй тийм үү? Тийм. Хашгираад нэмэргүй. Дөрөв ямар байна? Одоо асуудал яг бид ийм л шүү дээ. Одоо их оронгоо болцсон байх юм бол яах юм бэ? 1000 хуйлаач нэмэр алгаа шүү дээ. Тэр шиг одоо би энэ Говьсөнбөр аймагт сайхан амьдрах хэрэгэд уурхаагүй газаргүй болчих бол одоо бас хэцүү л шүү дээ. Яг ингэж л зүгээр дотроо би монголчууд юм аа зарим. Ааха. Одоо ч ер нь бухимдах асуудал бас их байна. Тэгэл хэлж явах ёстой, ярьж явах ёстой, дуулах явах ёстой иргэн хүн ер нь өөрийнхөө төлөө, үр хүүхдийн төлөө тийм ээ. Хамгийн гол нь ирээдүйд эх орноо авч явах үр хүүхдтэй бид одоо байгаа монголчууд зөв нийгмийг үлдээмээр, зөв улсыг тийм зөв тогтолцоог бас үлдээмээр шүү дээ.
одоо манай нийгэмч айгүй тийм хэрэгс нийгэм болсон байна шүү дээ. Ягаад тэгэхээр зэрэг одоо хүн ч өөрөө нийгмийн хамгийн том баялаг бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэд хүний хайрлахаа байсан юм байна. Балаа өсгөөд одоо 50 60 сая хүргээд балаа хайрлаад байгаа хэрнээ хүнийхээ одоо тоог гаргаж чаддаг. Хүний гэсэн тийм нийгмийн бодлогыг марьж чаддаг. Ийм л болсон байна. Айгүй хэцүү болсон юм байна. Уул нь бол хүн бол хамгийн л үнэт эрдэнэ. Тэгээ Монгол улсын оршин тогтнох үндэс бол хүн юм аа л гэдэг. Тэгээд яг цагаад талахаар нэрээ бас хүний аим гэдэг бас л хямдхан болсон байна шүү дээ. Ах энэ чойрт одоо хичнээн жил амьдарч байна. Ер нь бол та үндсэн уугуул иргэн. Яг уугуул одоо Дорногов аймгийн Сүмбэрсэн байсан тэр үеэс л яг. Миний аав ээж өөрөө яг 3 үеэр энд амьдарсан. За. Тэгвэл та ч одоо өстой унган иргэн байна шүү дээ, тий. Нутгийнхын төлөө санаа зовж явна. Санаа зовд юм аа. Та одоо яг юу хийж байна? Ямар ажил хийлэн? Би одоо өөрөө ер нь төмөр замд ажиллаж байгаа гарцсан. За. Одоо өмнөгийн цагаат том тэрэг ярьдаг. За. Тэгээ яг тэр айгүй хэцүү шүү дээ. Тэр улаан тойр жоохон салхи хөдлөлтөл улаан тойрон болдог. Тийм Сүмбэр аймгийг тийм өдөр дээр болгомоор. Тэгээ хамгийн гол нь говь гэдэг маань нөгөө хөрс нь ер нь их хэмзэг байдаг шүү дээ. Тийм говь хөрс чинь ямар вэ? Тийм одоо тэгээд хөрс ер нь бол Монголын газар нутгийн хөрс ер нь цөлжил бас их явагдаад ийн гэж яриад байгаа. Тэгээ говьынхан хөрсийг бас хайрлахгүй бол тийм ээ. За газар нутгийг хайрлахгүй бол одоо юу хин хайрлах вэ? Ард түмэн л өөртөө хайрлж өөртөө их орныхон төлөө бас дуурах хэрэгтэй юм дээр дуурч авах байна. Зэрэгсэн юм шиг байна шүү дээ. Энэ сая Дорногов аймгийн найраг дээр яг чи хаавга атом булгаас эрх ашиг хамгаалаад хүмүүс хэлдэг машинтаа төгөөд ирж байна. Найргийнхан ч ямар ч айхтар боловсронгуй аргуудаа яг үйлдвэрийн утга дэвсгэр. Зөвхөн үйлдвэртэй тэгээд энэ хүмүүс чинь айгүй тийм тэр сая айгүй сайхан мэдээлэл аваад баслаа шүү дээ. Хас тодорхой хэмжээний нөгөө туршлага хуримтлуулна. Тийм туршлага хуримтлал удаа басч байна. Эрдэнэ ярихаа би одоо танаас асуугаагүй танд одоо яалтчгүй ингээд бас иргэнийхээ үүрэд хэлмээр те олон түмэнд дуулгамаар тийм юм байна уу? Сэтгэлд үлдсэн юм байна уу? За дүнж явахтай ерэн зүгээр яг энэ дүрцгийн өдөр төрөө айн болгох өдөр зүгээр яг хандаад л гэдэг. Бид нар одоо бүрж уул шиг өргөн болгоод өгөөч гэж хүсэхгүй. Яг үнэ. Ажлын байртаа болгоод өгөөч гэж хүсэхгүй. Энэ ард иргэдийг ямар тайван сайхан амьдруулад өгөөч гэж гомоор. Энд ч одоо манайх ч олон хүн амтай бас биш шүү дээ. Хүн амтай манайх сайхан амьдрах бүрэн болцоотой болсон. Дээрээс нь одоо миний хамгийн эмзэглэж явдаг юм бас энэ манай энэ сургалтын одоо юу муу болчихлаа шүү дээ. Хүүхдүүдийн оюуны боловсролын систем наалдагдсан. Тэгээ хүүхдүүдийн одоо сурах орчин айгүй мөрхөг болсон. Энэ ийм муухай орчин сүргүүцнээс одоо энэ хүүхд шуухад тэр нэгэн дээр толгойч байна. Болгоо өчнө одоо янз бүрийн муухай юм дандаа энэс үүдэлтэй байна. Энийг сайхан арилгаад өгөөч гэж хүссэн юм да. Дээдсэн судлаа болохгүй дооц бүдлээ болохгүй яг л ийм хөдөл байдал гэж байна. Ер нь бол Монгол улсыг энэ улс төрчил бас уруудуулж штэ тий. Тий одоо эндөө бас нэг аймаг орон нутагт улс төрчил их байна. Эндөө улс төрчөөд байна. Энэ улс төрчил одоо ер нь манай Монголд энэ улс төрийн олон нам хэрэг алга. Энэ олон шашин хэрэг алга. Тий. Тэр энэ улс төрчөөд ерөөс ажил хийх гэх юм ажиллаж гардын нам ардын алсан нам гэдэг. Ээлжиж гараад 2 винэ муулаад ээлжиж гараад 2 винийхээ ажлыг үүсгээд ингэ явуулдаг. Тэгэхээр энэ донд энэ огч юм гэхээр ард түмэн огроод байна. Нөгөө сонгогч бид нар өөрсдөө огроод байна. Тэгэхээр бодлоо тэгээд зөргөө байна гэж хэлж байна. Ер нь бол төрийн залгамж халаа бас байхгүй болсон. Энэ залгамж байхгүй нь ялцчгүй ард түмний амьдрал шууд нөлөөлж байгаа тийм. Яг тийм ч чадвараа тэмцсэн. Ийм зүйлийг л одоо гардаа аваач төрийн төшөөс өгөөтэй. За ингээ замын турш бас би тэд нутаг орныхын тухай сонслоо бас болохгүй байгаа асуудлуудын талаар бас бид дэлгэрэнгүй ярьж өгсөн. Эрдэнэ ярихтаа баярлалаа. Тэгээд бас санаанд гүйж байгаа таарсандаа баяртай байна. Тэгээд таны алтан шар замдаа үлзийтэй байх болтугай. Тэгээд нутаг орныхын төлөө тууштай тэнцээрэй гэж танд хэлье да. Баярлалаа. Тийч гэсэн бас айгүй гоё замын зураг их сайхан үнэтэй таарлаа. Бас нэг хэлий гэж бодож байсан юм аа ингээд сэтгэл зүйн салбараас нэмжлээд надад айгүй том ажил авчаад багтлаа. Тэгээ санаанд гоо таарлаа.
танд ч гэсэн бас өндөр амжилт хүсье. Тэгээд цааш сайн хүсье. За баярлалаа. Тэгээд та бүхэнтэйгээ бас мэдээлэл харилцсан сайлцсан. Тэгээд манайх руу манай Control TV-гийн бас үзэгч болоорой, уншигч байгаарай. Тэгээд бидэнтэй хамт байсан